Сайн байцгаана телевиз үзэгчдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг айлгая. За, компьютерийн цуглуулж хичээлийн маань ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн хичээлээр бид нэр Word програм дээр бэлтгэсэн баримтыг одоо яаж форматлах вэ, тийм ээ? Форматлах гэдэг нь болохоор тухайн баримтыг одоо гоё харагдах байдлаар тийм өсгөн фонтын том жижиг болгодог ч юм уу, эсвэл тодорхой одоо юм зэрэгцүүл тийм ээ, онцлох одоо зүйлүүдийг хийж өгöd тэгээд түүнийг хэлэх тухай бид нар үзэх юм байна. За ингээд бид нар бол Word гэдэг програмаа өөрийг нь эхлүүлэх аргыг бас шинээр одоо яаж эхлэх вэ? Бас нэг шинэ аргыг одоо сурж авцгаая. Бид нар дандаа одоо ингээд юунаас тийм ээ стартснаас заавал дахин тийм нээх ч юм уу эсвэл дэлгэсэн дээр тавьсан одоо төрсөө дахин тийм одоо дарах албагүй шүү дээ тийм ээ. Өөр аргаар бас нээж болдго юм а түүнийг одоо хэдүүлээ үзье гэсэн үг. Тэгэхээр бид нар стартсэнд байгаа Word програмныхаа дүрсийг олоод түүнийхээ property гэсэн шинж тэмдэглэгийг орно. За энэ property дээр бол Word програмыг тавруулах бас тийм тодорхойны одоо зүйлүүдийг хийж болдго юм байгаа. За property-г нь цаах нэгсэн дараагаар энэ дээр shortcut key гэдэг ийм талбар байгаад байгаа. За ер нь бол өөрөө бол юм нөөн буюу ямар нэгэн shortcut key бол заагдж өгөөг байдаг. Энэ shortcut key дээр нь би хулгайныхаа курсорыг тавьж байрлуулж байгаад нэг удаа дарж өгчээ тийм ээ. Босоо курсор орсны дараагаар гарандаас control тавьчих дарангууд чинь control нэмэх нь alt гэсэн тэмдэг гадаж байгаа. Дээр нь би нэмээд W гэсэн дарангууд нь control alt W гэсэн юм сонголох гэж байна шүү дээ. За ингээ би control alt W-г шууд гарандаас дарах юм бол заавал би start-с ч юм уу дэлгэц рүү орохгүйгээр Word гэдэг програмыг шууд нээх юм болцоотой боллоо. За Word гэдэг програмыг нээснээр дараагаар хэдүүлээ бэлэн одоо урд нь бичиж хадгалсан баримтыг нээж түүн дээрээс тэр баримтыг нээж авч түүн дээр тодорхой формат хийчих юм байгаа. За бид нэр open command-ыг дарж агаад за энд байгаа нэг баримтыг нээх нь тийм ээ. Open command-ыг дарахлаар аянда бид нэр magic mouse гэсэн авцраа ханддаг шүү дээ. За ингээ magic mouse-ыг хандангууд нь бид тэрнээс өөрийнхөө одоо хүссэн файлыг тийм хэрэгтэй файлыг сонгож аваад open тавшиг дарснаар тухайн баримтаа бидэт нэгж байгаамаа. За энэ баримт бол одоо зүгээр л бичээ тавьсан байгаа тийм ямар нэгэн тийм юу байхгүй. Формат одоо хийгдэг ийм баримтаа нийтдээ бол 9 хуудастай. За энэ хуудасны тоол харагдаж байгаа нийтдээ 9 хуудастай. Дээр нь одоо яг одоо бид нэр 2 дахь хуудсан дээр нь ажиллаж байна гэдэг нь тийм пэйж гэсэн дугаар дээр бол харуулж өгч байна шүү дээ. За ингээ 9 хуудастай материал биднэрт бол нээгдсэн байна. За энэ баримтыг бид нэр хэвлэж гарах юм тийм ээ. Одоо хэрхэн одоо гоё форматлжтай янзлахаа гэдэг одоо яг нэг үрслэн зааж үзүүлье. За эхний яаж бид нар энийг бол зэрэгцүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр бидний баримт маань одоо миний 100 гарталтай зэрэгцсэн мөртлөө баруун гартал нь болохоор хүрээний ярьж зүгээр одоо ингээл долгиос хэлбэртэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар зэрэгцүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би бүх одоо баримтыг бүхэлдэн сонгож авч жагаад түүнийг зэрэгцүүлэх команд хийхэд бол эдээсний select all гэдэг командыг сонгож авчих. За select all гэдэг маань баримтын одоо эхлээс нь хөлөө төгсгөн хүртэл бүх хуудсыг бол нэг мөсөн ингээд сонголт хийсэн байгаа гэсэн. За нэг мөсөн сонголт хийж авсны дараагаар би тэрэн дээрээ тухайн баримтынхаа үсгийн фонтыг өөрчилж болж байна. Үсгийн фонт харагдах байдсан тийм ээ. Үсгийн фонт гэхээр энэ дэдлийн формат гэдэг ихсэн самбартаас фонтыг сонгож авсан. Дараад нь болохоор хэмжээг нь би өөрчилж бас болно тийм ээ. Хүссэн хэмжээнд би өөрчилж байна шүү дээ. Томруулж болно, жижигүүлж болно. Хүссэн хэмжээнд өөрт би өөрчилж байна. За ямар ч одоогийн байдлаар бол энэ маань одоо Arial гэдэг фонттой болсон байгаад байгаа. Үсгийн фонт бол өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэр хэмжээл өөрчлөгдсөн байгаад байгаа. За дараад нь хэдүүлээ зэрэгцүүлэлтийн асуудал гэдэг шийдээ. Одоо бол яг зөвхөн одоо яхаа зүүнтэн зэрэгцсэн, баруунт нь болохоор ийм хүрээний шиг харагдаад байна шүү дээ, тийм ээ. Хүрээний шиг харагдаж байна энд бол. За энэ үнийг сайхан зэрэгцүүлж их хэрэгтэй болж байна. Зэрэгцүүлэх. За түүнийд бол яг миний дээдэлд зэрэгцүүлэхтэй холбоотой ийм командууд одоо харагдаж байгаа. За энэ зэрэгцүүлэлттэй холбоотой командууд дээр бол just for яг 2 дахь чиглэлдэг энэ команд бол энд харагдаж байна. Энэ командыг дарснаар бидний баримтал бүхэлдээ илэнхүйдээ ингээ 2 талын сайхан чацарсан одоо жагсан байдалтайгаар харагдах нь шүү дээ. За ихэнх одоо ийм баримтч гэдэг ингээд янзлахад эхний мөр дээр нь тухайн одоо бичсэн баримтын нэг одоо бүлэгтэй абзацын эхний мөр бол догол мөртэй байдаг. Тэгэхээр тэрийг бас энэ баримтууд анхнаасаа тэгж хийж өгөөг байсан байна. Тэрийг бид нар бас тохируулж өгч болж байна. За догол мөрийг болохоор шугамн дээр байгаа. За энэ шугамны дээдлэлт бол ийм 2-3 дүрс харагдаад байгаа шүү дээ. Энэ бол тэр 2-3 дүрсний дээдлийнх нь 3 нь болохоор эхний мөрийн одоо доголын хэмжээг тохируулж өгдөг юм байгаа. Тэрийг жоохон хойш нь тачлаар хойшоо ийм догол мөр авч байгаа байхгүй тий. Тэрний доотлын энэ жижиг гурван нь болохоор эхний мөрөөс бусад бүх одоо мөрүүдийн доголыг авдаг юм байна. Тэгэхээр энэ маань өөрөө тодорхой нэг зүйлэмтэр хийж штэ нэг зүйл. Эндээс эхлээд энэ дуусчих юм нэг зүйл болж байгаа тийм ээ. Ингээд зүйл болгоны эхлэлийн одоо мөрийг бид нэр догол мөртөө болгож өгч байгаа. Баримтаа бүхэлд нь анханаас нь сонгож авчиад
тэр сонгож авсныхаа дараагаар түүнийг яг бүх баримтын одоо бүх зүйлүүдүүд би бол энийг хийж өглөө шүү дээ. За дараад нь бидний баримт дээр бол ихэвчлэн бас тодорхой гарчгүй тавигдсан байдаг тийм. Тэгэхээр гарчиг болох мөрөө би бол сонгож ав тэрийг голлуулах хэрэгтэй болно. За хамгийн дээдлээсэн мөрийг би сонгож аваад зэрэгцүүлэлтийн командын дээрээс голлуулахын сонгочлоо. За гарчиг голгохоос гадна бас өсгөн фондны хувьд арай том юм уу тодорч харагдаж зүгээр. Тэгэхээр би бол өсгөн фондоо томруулаад дараад нь боол гэдэг стайлыг сонгож тэрийг арай жоохон тод болгож харуулж өгч байна гэсэн үг. За ингээ гарчиг бол би яг бусдаа жоохон онцолж өгч шүү дээ ерөнхийдөө бол. За магадгүй гарчиг маань бас яг энэ үндсэн тексттэйгээ яг нэг залгацсан байдалтай харагдаад байгаа. Тэрийг бид зайг нь авчих хэвээр. Мөн сая голлуулах үйлдэл хийгээд энэ маань өөрөө анх доогол авсан байсан чинь яг энэ текстэндээ бүтэн голж чадаагүй байсан. Текст нь голж чадаагүй. Тийм учраас эхний мөрийн доголын хэмжээг буцаагаад одоо яг зөвхөн энэ гарчиг тавьсан мөрнөө шүү дээ тийм. Гарчиг тавьсан мөрнөө эхний мөрийн доголын одоо тэмдгийг буцаагаад анхны байранд тавьсан байгаа. За одоо формат руу орж байгаад гарчигаа би сонгоцсон байгаа. Формат руу орж байгаад параграф гэсэн командыг сонгож байна. Параграф гэдэг маань одоо тэр тухайн зүйлтэй холбоотой үйлдэлд хийдэг ийм одоо тохируулга хийдэг команд байгаа. Тэгэхээр би энэ тухайн зүйл дээр өөрөөр гарчиг байгаа зүйлийг өөрийг нь дээр болон доотлолт өмнө болон хойдолт нь 6 пунктын хэмжээтэй ийм зай авч гэж байгаа. Тэгснээр гарчиг маань үндсэн текстээс жоохон яг ялгаж харагдах нь шүү дээ тийм ээ. Жоохон зайтай харагдаад байгаа гэсэн ийм одоо боломжийг олгож өгч байна. За ингээ гарчиг бол ямар ч юм бэлэн болчлоо. За бидний бичсэн баримт дээр яг ийм байдалтай форматлагдах гарчгууд бол зөндөө олон байгаа л да тийм ээ. За ингээд энэ хуудсыг энэ баримтыг би доош нь гүйлгээ явахад гарчиг тавигдах тийм мөрөөд бол зөндөө олон байгаа. Та нарын ч гэсэн одоо хийж байгаа баримтнууд дээр бол мөн иймэрхүү одоо гарчгууд бол зөндөө л олон таалдах болно. Тэгэхээр гарчиг болгон дээр саяхтай адилхан командыг би бол яг хийж форматлах хэрэгтэй болж байна. За тэгвэл гарчиг болгон дээр би заавал ийм командыг дахин хийх бас албагүй юм байна л да. Нэг удаа нэгэнд форматлаад авцсан байгаа энэ гарчигаа би сонгож авч байна. За сонгож авахад зүүн талд нь байрлаж байгаад бид нар яг холооныхаа төвчийг нэг дараа л сонгоод авч байгаа бүтэн мөрөөр нь. Тэгсэн дээдлэлт нь болохоор энэ формат painter гэдэг юм команд байгаа. Формат painter. За нэг багсны дүрстэй юм дүрс яхана тийм. Формат painter-ыг дахлаар тэр маань өөрөө цаанаа дарагдаад үлдсэн байгаа товч маань. Харин би гарчиг болох мөрөн дээр очингуудлаа тэр мөрийг сонгож авангуутал нь яг тэр мөр маань миний хуулж авсан форматанд байгаа бүх үйлдэлүүд нь хийгдчихэж байгаа. Өөрөөр хэлбэл түрүүчийн гарчгийг хийгээд миний одоо хийсэн бүх үйлдэлүүдийг нэг мөсөн хийж өгдөг ийм одоо команд яхана шүү дээ. Тэгэхээр чинь форматыг бүхэлд нь хуулж өгдөг гэсэн үг. За ийм одоо юу гэж байна? Энэ дээр юу хийсэн нэг үрсэн тайлбарж байна тийм ээ. Нэгдүгээр гарчиг маань өөрөө голож өгсөн байгаа, үсгийн фонд нь томорсон байна, хэмжээ нь томорсон байна, дээр зай авсан байна, догол мөрийн бол тохиолж өгсөн байна. Гэх мэт яг түрүүчийн одоо эхний гарчгийн дээр хийсэн бүх үйлдэлүүд бол саяын одоо гарчгийн дээр бүгд нэг мөсөн хийгдчихэж байгаа байхгүй юу? За үүнтэй адилхан доошоо бол өчнөө олон амтайхан бас гарчуудыг би бол яг ийм их байдлаар форматлах шаардлагатай байж болох юм. За одоо энэ түрүүчийн формат painter өөрөө буцаад хэвэн байдалд орсон байгаадаа би энийг дахиж хийх хэрэгтэй болно. За энэ нэгэнд формат хийгдсэн байгаа мөрийг би алиг ч гэсэн авч болно тийм. Заавал хамгийн ихнийхгүйгээр сууд хийсэн мөрөө өөрт би сонгож авч болж байна. Тэрийг сонгож аваад одоо би дахин олон газар хийхэд бол дабл клик хийж байгаа юм дээр. Энийг сонгож аваад дабл клик хийж байгаа. Дабл клик хийхлээр яг энэ сонголт маань хэвээр үлдээд би яг гарчиг болох мөрөндөө дарахад түрүүчийн юм бас хэвэндээ үлдсэн байгаа. Өөрөөр формат painter маань хэвэндээ байж байгаа гэсэн үг. Би яг энэ байдлаар нь өөр одоо гарчиг болох хэд хэдэн мөрөөдийг би яг дахин тэгэн зааж гэж болно гэсэн үг. За би scroll дараал доошоо яваад тийм ээ. Scroll доош нь гүйлгээд өөр гарчиг болох мөрөөдийг олж авна. За гарчиг болох мөрийг олж ангуутлаа тухайн мөрнийхээ урталт нь очиод тэр мөрийг бүхэлдэн сонгоход тэр мөр маань өөр аянда яг түрүүчийн форматад явдаг. Яг энэ бол би формат хуулах тоод нь л энд байгаа формат painter маань хийлэгдээд байгаа шүү дээ. Гэхдээ энэ нь одоо бол дарагдсан чигтэл байгаад байгаа. Дарагдсан чигтэл явагдаад байна тийм ээ. За энд бас нэг мөрөн дээр ирж байна. За энэ мөрөн дээр ирсэн энэ мөр бол яг бас формат орж байгаа боловч бүх форматууд нэг мөрсөн орсонгүй. Энд л жоохон онцлог байна тийм ээ. Яг бол энэ мөр бол тэр өмнөх мөрөөс салааг байсан байна. Өөрөөр хэлбэл бие дасан одоо зүйл болж хуваагддаг байсан байна шүү дээ. Тэрнээс болоод энэ маань яг дангаараа юм формат болоод бос одоо зүйлтэй холбоотой гэсэн форматууд нь орсонгүй. Тийм учраас би яг энэ мөрийг бусдаас нь тусгаарлаж одоо яг өмнөх мөрөөс нь тусгаарлаж нэг зүйл болгож авч байна. Нэг зүйл болгосны үндсэн үрдэн тийм ээ. Энэ мөрчөө өөр яг байранд ярьж түрүүн чинь энэ мөрчөө ингээд хойшоо бүр зэгцээд нь сонцсон байсан. За ингээд бие даасан зүйл болгосны дараагаар энэ одоо зүйл дээр нь би яг формат painter дахиж хэрэглээд бүх командуудыг нэг мөс оруулж болно. За би формат painter хэрэглэсэн чинь өөрөө санаандгүй байдлаар
энд нэг өөр мөрөнд орцсон. Өөрөөр би өөр мөрийг шал өөр мөрийг одоо буруу форматлайлаа шүү дээ. Тэгэхээр ийм үйлдэлээс л та бүхэн бол айх шаардлагагүй. Word гэдэг програм дээр буруу байсан зүйлээ буцааж болдог ийм команд гэдэг, undo гэдэг команд гэдэг. Тэгэхээр undo командыг дараад би буруу байсан үйлээ буцаагаад анхны байдалд нь оруулсан. За ингээд анхны байдалд нь оруулсны дараа дахиад би бүх зүйлийг эхнээс нь хийж болно тийм ээ. За энэ дөр контролд саяхан бүрний дээр дарамбар хангалттай зай авч гэж байна. Өөрөөр enter тавьж таажгаад хангалттай зай авч гэчихэд өөр яг зөв форматлагдсан байгаа мөрийг сонгож ангуутлаа формат пантераараа форматаа хуулж аваад энэ форматыг тохоо мөрөнд оруулж. За ангиугууд энэ маань өөрөө дээр басыхаа зайгаа дахиж аваад яг энэ формат пантер маань бүх үйлээ хийж байгаа. Тэгэнгუут нь илүү авсан мөрөөдөө бол би алиулж гэж байна. Илүү авсан мөрөөдөө алиулж өгöd буцаагаад яг гарчиг маань ямар байдалтай өмнөх гарчгууд маань ямар байдалтай байсан тэр хэмжээнд оруулж гэж байна. За энэ би уршаа нэг мөр татсан байсныг буцаагаад тап тавчиг тааж гарн дээрээс тап тавчиг дараад бас тоглол мөрөө тохиолдлоо шүү дээ. За иймэрхүү байдлаар энэ баримтыг дуустал бүх одоо хуудсан дээр бол би яг энэ формат пантер ашиглаад гарчгуудаа бүгдийг төгөөд авчиж болно. Үндсэндээ бол бидний одоо энэ дуудсан програм баримт маань өөрийн гэсэн одоо форматтай болж гэж байна гэсэн үг тийм ээ. За форматн дээр зүгээр гарчиг тавихад өшөө олон үйлдэл хийж болно тийм ээ. За би одоо энэ мөнгө өсөж гарчигдсан чинь энэ бодлоор бас гарчиг маань өөрөө голж чаддаг нэлээд зайтай болсон байна л да. Яагаад тэгэхээр тухайн баримтыг бэлгэхдээ тийм энэ мөнгө өсөж тагсан энэ үгийг бичгтээ урталт нь хүн өөрөө зөв спейс дарж жагаад зүгээр ингээ хоосон цай авсан байгаа байхгүй. Тэгэхээр хоосон цай чи өөрөө нэг тэмдэгчийг зааваад тэгээ хоосон цай нь урдаа орж ингээ тэрийг голуулсан. Тэгэхээр энэ чинь өөрөө үндсэндээ голж байгаа юм биш. Одоо баруун цахраа жоохон хазгаа байлсан болчих шүү дээ. Тийм учраас тэр хоосон цайд найрлага тавьж энэ маань яг гарчиг болж өөрөө голж байгаа гэсэн үг. За одоо энийг би хэвлэх ёстой. За хэвлэх үйлдэл хийхээс өмнө бид нар бол тухайн одоо баримт маань цаастай хэмжээ зөв тохируулсан юм уу? Мөн яхан дээр зүүн баруун талын зайнууднаас ямар ч юм байдаг бол заавал шалгах хэрэгтэй байдаг тийм ээ. Заавал шалгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэ page tab командыг дуудаж байгаа. За page tab-ыг бол зөвхөн шугамн дээр одоо энэ хэвтэй шугамн дээр бидний зүүн гаралд хамгийн зүүнтал байгаа хэвтэй шугамд хоёр дараал тэгээд гараад ирж штэ. За яг page tab командыг дуудаж гарсны дараа paper дээрээс бид нэ цаастай хэмжээ үзчихэд за адэр байх юм бол болж байна. Тэгээд дараад нь бид нэ дээр зүүн баруун талын зайнуудыг шалгаж байгаа тийм ээ. За энэ бол бидний хэвлэхэд одоо зохимжтой тийм хэлбэртэй байвал тэгэл боллоо гэсэн үг. За хэвлэх командыг өгөхдөө бол гаран дээрээс шууд энэ товчлуудаас бидний шууд хэвлэх команд өгч болно. За эхлээд бидний хэвлэхээс өмнө ямар байдлаар хэвлэхийг нь бол хардаг юм байгаа. За тийм print preview гэдэг команд өгдөг. Өөрөөр хэвлэхээс өмнө яг энэ маань яаж одоо хэвлэхийг нэг үрслэн харах юм болцоо болгодог юм товчлоор байдаг. Print preview тийм ээ. Өөрөөр цаасны дүрсэн дээр ийм томруулдаг жишээлний дүрстэй байгаа шүү дээ. За тэр командыг дуудахлаар яг цаасан дээр энэ маань яаж хэвлэгдэх гэдэг нэг үрслээ харагдаж байгаа. Би хуудсалгыг гүйлгээд хараад ерөнхийдөө бол болж байна. Ер нь бол их хайтан форматлагдсан байна гэж үзэх юм бол би хэвлэх команд өгөх ёстой. За хэвлэх командыг шууд энэ хэрэгслийн самбар дээрээс дарах юм бол default printer буюу олон принтерээс одоо яхаа сонгогдсон принтер шууд аваад хэвлэдэг байгаа. Тэгэд магадгүй тэр үед бидний хэвлэх одоо төхөөрөмж маань хүссэн одоо төхөөрөмж биш байж болно. Тэр тэгэхээр бид нэр filesness print гэдэг командыг сонгож дарж print командыг гаргаж ижиж явах эндээс би өөрөө одоо ямар принтер гэдгийг сонгох юм болцоод болдог шүү дээ. За print команд гарчсны дараа өөрөө бол нэг тодорхой юм хэсгүүд туваагддаг. Эхнийх нь бол print-тэй холбоотой тодорхой байдаг нэг юм бүлэг байгаад байгаа. За тэрний доотлолт нь хэвлэх мужтай холбоотой тодорхой байж байна. Бүх хуудсыг хэвлэх үү яах вэ гэсэн тийм ээ. За тэрний дараад нь болохоор хэвлэлтийн тоотой холбоотой хэсэг байж байна. Хэвлэлийн тоотой холбоотой хэсэг. За тэрний дараад нь zoom буюу масштабтай холбоотой хэсэг байж байна. За ингээд аль нэг бүлэг дөрөөгөө ерөнхий нэг юм тодорхойны хэсэг гэнтэй. За ийм хэсгүүд байна. За энэ бүгдийг нэг өрчлөлт хэлбэрээр тайлбарлая. За эхлээд бид нар бол принтер сонгох хэрэгтэй. Принтер. За яг хүссэн одоо принтерээр хэвлэх нь бол бид нар тэрнээс чагсаалтаас нь одоо өөрийнхөө хэвлэхийг хүсэж байгаа тийм ээ. Одоо би өнгөт принтер хэвлэх юм бол лазер хэвлэх юм тэр принтер энд сонгож байна. Магадгүй би яг өөртөө холбогдсон байгаа принтер сонгож авах хэрэгтэй тийм ээ. За ингээд принтер сонгож авсны дараагаар хэвлэх мужаа зааж өгсөн. За ихэвчлэн өөрөө бол автоматар шууд all page буюу одоо баримтын бүхэлд нь энэ 9 хуудас баримтаа бүхэлд нь хэвлэхээр сонгож авсан байдаг. За тэрний дараачийн сонголт нь болохоор current page гэсэн юм сонголт байгаа да current page. За current page гэдэг нь болохоор курсорыг яг одоо байрлаж байгаа утсыг хэвлэнэ гэсэн үг. За курсорыг одоо байрлаж байгаа утсыг би яаж мэдэх вэ гэхээр тэр маань бидний энэ доотлолт статус мөрөнд харагдаж байна тийм page дээр заасан байна. Тэгэхээр page дээрийг хэвлэнэ гэсэн үг.
За тэрний дараач нь болохоор пэц гэсэн юм сонголт байгаа. Пэц гэдэг нь би хэвлэх хуудасад нэг үргэлжлэн гараар бичиж зааж өгч болно тий. 1 таслал 3 таслал 5 гэл тий. 1 3 5-ыг хэвлэнэ гэсэн. Тэгээ магадгүй би өөрөө бас мод зааж өгнө шүү дээ. 5-аас 12 гэдэг тийм ээ. Мод зааж болно. Тэгвэл 1 3-ыг 5-аас 12 дэх хуудасад тэгээ дараалсан хуудасыг бас хэвлэнэ гэсэн. За энэ байдлаар бидний хэвлэх хуудасаа нэг өрсөн зааж өгч болно. За дараагийн сонголт болохоор энэ хувилах одоо тоотой холбоотой сонголт байгаа даа. За хувилахтай. Тэгэхээр чинь мэдээж эхлэл баримтууд ерөөсөө 1 хувил хэвлэгдэх шүү дээ тийм ээ. За тэр тоог бид нэр бол ихсэж болно. Энэ тооглынхаа 2%, 3%, 4% гэх мэт би дээш нь нэмэгдүүлж болно. Эсвэл яхаа багасаад явж байна тийм. Ингээд хэвлэх мужийг зааж байна. Хэвлэх тоог заасантайгаар энэ олон хуудас материалыг хэвлэхдээ би яаж хэвлэх вэ гэдэг нэг юм хөө сонголт байдсан байгаа. За collapse гэдэг нь бол би олон хуудас материалыг би заахтаа 1 2 3 4 5 гэж хэвлэх үү? Эсвэл яхаа 1 1 1 гэж хэвлээд дараад нь 2 2 гэж хэвлэх үү? Олон хуудас материалыг олон хувь хэвлэж байгаа тохиолдолд бас нэг тийм тохиргоо зааж өгдөг. За энэ нь болохоор хэвлээд дууссан одоо материалыг би сортлсон байдлаар авах уу? Зүгээр сүүлд нь гараар сортлох үү? Тэрийг л хийж гэж байгаа юм шүү дээ. За дараад нь болохоор бид нэр юу яаж юм тийм ээ? Одоо зумтай холбоотой байх нь. Зум гэдэг маань би нэг материалыг цаасан дээр буулгахдаа нэг мөсөн одоо яг хоёрыг ч юм уу те дөрвийг нийлүүлээ нэг цаасан дээр буулгах те тэрийгэ зааж өгнө гэсэн үг. Энэ болохоор зум гэдэг нь тэр хэлж чинь. Тэгэхээр би энэ дээр яхаа тэдэн хуудсыг нэг хуудсаар гаргана гэж зааж өгöd доотлолт нь би хэвлэх хуудсныхаа юуг нь зааж их юм байна. Төрлийн зааж те А4 дээр зааж өгнө гэсэн үг. A4 дээр эсвэл яхаа A5 дээр тэдэн хуудсаар гаргана гэж зааж өгнө. За хамгийн сүүлийн ерөнхий тохиргоо болохоор энэ их хвчлэн бид нар энийг оролдохгүй л тийм ээ. Ерөөсөө бид нар баримтыг бүхэлд нь хэвлэх шүү дээ. Гэвч чинь зарим тохиол баримтын тухай мэдээлэл хэвлэж болно. Баримтын тухай мэдээлэл хэвлэж болно тийм ээ. Тэгэхээр би баримтаас гадна өөр мэдээлэл хэвлэж байгаа энэ тохиргоороо орж хэвлэдэг л гэсэн үг байхгүй. Түүнээс их хвчлэн бид нар энийг бол оролдохгүйгээр зүгээр л документээ өөрийг хэвлэнэ гэсэн үг. За энэ бүх тохиргоог хийж дууссаны дараагаар бид нар окей төвчийг дарснаар бидний одоо сонгосон байдлаар бүх баримт маань өөрөө хэвлэгдэх хэмжээнд давжуулагдана. За ингээ хэвлэгдэнэ гэсэн үг тийм ээ. За миний хувьд л яг одоо би энийг хэвлэхгүйгээр зөвхөн хаагаа гарчээ тохиргоог бүгдийг шалгацсан байгаа. Бүх юм бол болцсон байна гэж үздэг юм байна. За энэ баримтыг бид нар нэгээд зөндөө олон өөрт хийсэн. Өөрөөр би форматаар зөндөө олон хийсэн байгаа. Тэр бүгдээ эргээд давтаа ярьчих. Эхнийх нь бол бидний үсгийн фонтыг өөрчилдөг байгаа. Үсгийн фонт тийм ээ. Эндээс би өөрийнхөө одоо яг хүссэн хэлбэр төгс бүх юм үсгийн фонтын хэлбэрийг бид нэг хүчтэй сонгож авна. Дараад нь бид нар болохоор үсгийн хэмжээг тохируулж өгч байгаа. Энэ бишгэж байгаа текстээ үсгийн хэмжээг тохируулж өгнө шүү дээ тийм ээ. За магадгүй би курсаар одоо хаа нэгэн газар байрлаж байгаа бол би тодорхой үгийг сонгоог гэдэг. Курсаар байрлаж байхад би энэ хоёрыг сонгосон бол курсаар байгаа газар тэр форматаараа бичигдсэн зүйл маань дараад нь сүүл бичигдсэн зүйл маань яг энэ форматаар хэрэглэгддэг юм одоо онцлогтой байдаг. За дараад нь бидний энэ bold гэдэг командыг хэрэглэсэн. Bold гэдэг нь өөрөө зузаан болгож ирсэн. Тэгвэл энэ италик буюу A хэсэг маань болохоор налуу байдалтайгаар сонгож авсан мэдээллийг тийм ээ налуу байдалтайгаар яхаа ингэж форматлж өгдөг байгаа. За дараагийн нь болохоор энэ доогоор зураас одоо юу хэсэг байгаа. Энэ бол underline буюу одоо зураасаар ялгаж өгнө гэсэн үг. Тэгэхээр би ямар нэгэн текстийг хүмүүсийн анхааралд өртгөөс тийм ээ онцлог болгохын тулд тэр текстийнхээ доогоор энэ зураастаа болгож форматлж өгч байгаа байхгүй юу. За ингэхдээ энэ маань яг энэ үгийг одоо хүн бол бас арай онцолж харна гэсэн санаа шүү дээ тийм ээ. За текстийг бид нар бол үндсэн одоо дэлгэсэн дээрээ 100 гартлан зэрэгсэлж болдог. Мөн яг бид нар голлуулж болдог тэрийг бол үзсэн байгаа даа. Гарчиг байдалтай хэвлэж байгаа юм дээр голцоо бид нар голлуулж хэрэглэж байгаа. За мөн яг баруун тийш нь бас зэрэгсүүлж болно. Баруун тийш нь. За баруун тийш нь зэрэгсүүлэх команд бол энэ юм тийм ээ. Бүх мөрөд баруун талаас зэрэгтэн зүүн талын мөрөд бол зэрэгцээг байж шүү дээ. За тэгээд хоёр талын зэрэг одоо зэрэгцүүлж чисэлж өгдөг юм командыг бид нар хэрэгэлсэн байгаа яг одоо бол тийм. За иймэрхүү байдлаар бол бид нар баримтыг форматлж байгаамаа. За ингээд энэ баримтыг бид нар хаахаас өмнө хадгалах хэрэгтэй. Энд чинь зөндөө олон өөрт хийцээс бид нар хадгалах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ дискийн дүрстэй хадгалах тавшин дээр дарснаа энэ маань өөрөө аянда тохон одоо нэрэн дээр бол хадгалагдж өгч байгаа. За ингээд би баримтыг Word гэдэг програмыг хаахад бол энэ баримтыг шууд одоо хаагдж байна. Яг л би хадгалсан учраас энэ бол ямар нэгэн дахиж юм асуухгүйгээр хадгалж өгч байгаа гэсэн үг тийм ээ. За энэ бол зүгээр одоо ердийн хадгалах хуулиас ялгаатай шүү дээ. Юу гэхлээр чинь би урд нь баримтыг бол нэр үгээ хадгалсан байсан. Тэгэхээр би дахиад тэр save командыг дарахлаа энэ бол яг дахид заавал нэр асуухгүй байгаа онцлог нь бол тийм. Дахид нэр асуухгүйгээр шууд хадгалах команд явуулж шүү дээ. За ингээд хаахад л шууд
хадгалагдсан байна гэж ойлгох юм шүү. За ингээ үүгээр бидний одоо энэ удаагийн хичээл маань өндөрлж байна. Дараагийн хичээлээр дахин уулзах болтугай. Баяртай.